Би өнөөдөр бас их баяртай байна. Монгол улсын 30 дахь ерөнхий сайдаар тохон томилогдсныхаа дараахан төрөлх сургуулийнхаа түүхт 75 жилийн ойд анх удаа үг хэлж байгаадаа маш их бэлгшээж байна. Эрхэм хүндэт багш ойдон залуусаа Монгол улсын дээд боловсролын тогтолцоо тулгын чулуугаар тавьж улс орны маань эрдэм оюун тусгай тогтнолын манаа болсон үндэсний сэхэтэн бэлтгэж эхэлсний түүхтэй Монгол Улсын их сургууль үүсч байгуулагдсны 75 жилийн өмнө тохиолдуулан үе үеийн багш, профессор, эрдэмтэн, доктор, ажилтнууд, оюутан залуус та бүхэндээ Монгол Улсын засгийн газрын нэрийн өмнөөс болон хувьсаа чин сэтгэлийн халуун баяр хүргэн нэмчилж байна. Улс баярын хурд хүрэлцэн ирсэн гадаад дотоодын хүндэт зочид төлөөлөгчид та бүхэндээ баярын мэнд хүргье. 1942 онд Монгол Улсын их сургуулийн хичээлийн анхны хонх дэлхийн 2 дугаар дайны үед дуугарсан Монгол хүнд шинж ухааны мэдлэг, боловсрол, дэвшил тэмүүлэх, ирээдүгөө өөдрөгөө харах, эрхэм хүслийн илэрхийлэл болсон бөгөөд хоолч ухаантай хөгжлийн маань ухаалаг шийдвэрүүдийн нэг нь ийхүү Монгол Улсын их сургуультай болсон явдал юм аа. 20 дугаар зууны бүтээн байгуулалт, аж үйлдвэрлэлийн чиглэлд Монгол Улсын их сургууль нийгмийн хөгжлийн мандат байж, байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны олон мянган дээд боловсролтой үндэсний сэхэтүүдийг бэлтгэж, шинж ухааны сэтгэлгээг эргэл буцалтгүй сууршуулан, судалгааны суур ажлуудыг тууран дэлхийд танигдаж, нийгмийн амьдралын салаам учир бүрт шинж ухааны технологийн дэвшлийг бодит ажлыг болгосныг түүхтэй амин баярын өдөр ёсол төгөлдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Өнөөдөр Монгол Улсын их сургууль 23,000 гаруй оюутан, 1000 орчим багш, судлаач, 500 гаруй ажилтан ажиллах ёстой болжээ. Монгол Улсын их сургуулийн эрдэмтэн багш нарт улам өндөр түвшний далайцтай сургууль судалгаа хийж эх орондоо баялаг бүтээх шинэ зорилтыг бэлшүүлж байна. Тиймээс Монгол Улсын их сургууль 2016 онд стратеги төлөвлөгөөгөө шинжилэн баталсан сая буюу олсон албан гэж бодож байна. Монгол Улсын их хурал 2016 онд боловсролын багц хуулийг баталж түүнийг хэрэгжүүлэх ажил 2017-оос 2018 оны хичээлийн жил эхлэх байна. Боловсролын талаар төрөл баримтлах болоод 2024 онд Монгол Улсын дөрвөн их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн тоонд багтаах зорилт тавьсан бөгөөд ойрын ирээдүйд Монгол Улсын их сургууль энэ зорилтыг хамгийн түрүүнд өдөртөн биелүүлж чадна гэдэгт Монгол Улсын ерөнхий сайдын хувьд би итгэлд байна. Монгол Улсын их сургуулийн 75 жилийн ойгоо Монгол Улсын анхны хиймэл дагуулд мазайлаг сансар төрөлсөн амжилтаар угтсан явдал та бүхэндээ халуун баяр хүргье. Монгол Улсын их сургуулийн эрдэмтэн багш, оюутнууд, Японы Төшүүгийн технологийн институттэй хамтран зохион бүтээсэн энэ хиймэл дагуулд бол Монгол хүмүүс анхны удамтай шууд хагсан ажиллаж байгаагийн бас нэгэн баталгаа боллоо. Мазайлаа хиймэл дагуулыг бүтээх амжилттай хөргөж Монгол Улсын засгийн газар тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлснийг бас зориуд тэмдэглэн хэлье. Цаашид Монгол Улсын засгийн газар монголчуудын оюуны түвшээ, эрдмийн ундрал, Монгол Улсын их сургуулийг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах болно. Их сэтгэгч, инженеер шилж Монгол Улсын их сургууль урайгаа болгосон эрдмийн хэд сахиас хөгжлийн гал бодрогоо хэмээгүйгээр та бүхний эрдмийн гэх үлсийг ялааж байна. Бидний эрдэм ном сургаж өгсөн энэчээ сууж байгаа бүх багш нартаа баяр талархаж байгаа илэрхийлье. Та бүхэн маань хүмүүс түнжигдэж, тэнгэр тэтгэлдэж явахын өцөөтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Баярлалаа.